За Маунжаруу гэдэг тариатай холбоотой дараагийн хамгийн их ирж байгаа асуулт. Маунжаруу нойр булчирхайн өрөвсөл юм уу цусны чулуу үүсгдэг гэдэг нэ. Энэ үнэн үү гэж маш их асуусан байна. Тэгэхээр одоогийн байдлаар Маунжаруу хэрэглэж байгаа хүмүүсийн дунд нойр булчирхайн цочмог өрөвсөл болон цусны чулуутай болж байгаа ийм тохиолдлууд бол бүртгэгдсэн. Түүнээс албан ёсоор Маунжаруу гэдэг тариа нойр булчирхайн цочмог өрөвсөл болон цусны чулуу үүсгэнэ гэж батлагдчихсан юм бол байхгүй. Тэгэхээр энэ Маунжарууг тарихаар яаж яваад цусны чулуу нойр булчирхайн цочмог өрөвсөл үүсээд байна вэ гэхээр бидний идэх хоол огцон багасдаг. Өөрөөр хэлбэл бид нар одоо Маунжаруу тариад 7 хоногт дунджаар 1.5 кг-аас дээш ингээ огцон биеинж ингээ хасаад ирэхээр бидний биеийн өөх тос задарч цүсэн доторх холестериний хэмжээ ихсдэг. Мөн бидний идэх хоол ингээ огцон багасаад ирэхээр цүсний хүүдийн агших чадвар буурдаг байхгүй юу? Энэ хоёр үйл явц ингээ зэрэгцээд ирэхээр цүс зогсонгошил гэж юм үүснэ. Цүс зогсонгошил үүсээд ирэхээр нөгөө цүсний хүүдэд байгаа цүс маань хангалттай гадагшилж чадахгүй цүсэн дотроо байсаар байгаа тэр маань өтгөрөөд цүсний чулуу үүсдэг. Цүсний чулуу үүсчээд энэ чулуу цүснээр булчирхаан цоргыг бүгэлчих юм бол одоо нөгөө нойр булчирхаанаас ялгарсан шүүрэл маань чөлөөтэй явж чадахгүй тэнд нөгөө чулуу өсөө бөглсөн байгаа учраас тэр шүүрэл маань буцаж сөрөөд нойр булчирхаагаа гэмтээдэг. Инхээр нойр булчирхаан цочмогоор өрөвснө гэсэн үг. Нойр булчирхаан цочмог өрөвсөл гэж юу хэлээд байна вэ гэхээр нойр булчирхаа гэдэг эрхтэн маань генет цочмогоор өрөвсөхийг бид нойр булчирхаан цочмог өрөвсөл гэдэг. Энэ нойр булчирхаан цочмог өрөвслийн хамгийн том шалтгаан цөсний чулуу байдаг. За мөн арх байдаг. Тэгвэл би Маунжаруу тарьж байгаа тохиолдолд нойр булчирхаа цочмогоор өрөвсөж байгаагаа яаж мэдэх вэ? Надад ямар шинж тэмдэг илэрх вэ гэж асуугаад байдаг. Нойр булчирхаа цочмогоор өрөвсөн тохиолдолд хамгийн илбэг тохиолддог шинж тэмдэг бол хэвлийн өвдөлт байдаг. За энэ өвдөлт ямар онцлогтой байдаг вэ гэхээр энэ нойр булчирхаа өвдсөн тохиолдолд хэвлийгээр өвдөж байгаа тохиолдолд бид нар тэнийхээр өвдөлт маань ихсдэг, биеэ атруулахаар өвдөлт маань багасчаад ийм онцлогтой. Нойр булчирхаа гэдэг эрхтэн бидний хэвлийн хүндийн ар хананд байрлаж байдаг учраас нойр булчирхаа өвдсөн тохиолдолд бидний ар нуруугаар өвдөх болон хажуу хавирга руу бас өвддөг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ та цус нойр булчирхааны ямар нэг байдлаар өвчлөлттэй онцлогдчихсэн бол энэ Маунжаруу ч юм уу Вигуби ч юм уу иймэрхүү тариануудыг дураараа авч тарьж болохгүй заавал эмчтэйгээ зөвлөлдөж байж эмчийн зааврын дагуулжаар бичүүлж тариулах ёстой гэсэн үг байна шүү дээ.